Яагаад өглөөний цай авах ёстой вэ гэж үү? Маш олон шалтгаан байдаг ч ердөө 3 шалтгаанаар тайлбарлаж өгье. Нэгт, эрүүл мэнд. Өглөөний цай уудаггүй байх нь таны бодсноос ч илүү олон сүрэг нөлөөтэй. 2019 онд хийгдсэн нэгэн судалгааг харж үзэх юм бол өглөөний цай уудаггүй хүмүүс нь зүрх судасны өвчлөлөөр хүртэлх эрсдэл нь 87%-аар илүү өндөр байдаг байна. Хоёрт, бүтээмж. Сонирхолтой мэдээлэл хэлэхэд Кембриж их сургуулийн судалгаагаар өглөөний цай уудаг хүүхдүүдийн IQ-гийн түвшинг харьцуулж үзэхэд 11-ээр өндөр гарсан байна. Яагаад гэвэл тархи глюкозоор ажилладаг, харин өглөө бидний сэрс үед глюкозын түвшин хамгийн бага байдаг бөгөөд яг энэ үед нь өглөөний цай тархины тэжээл болдог байна. Гүйдгүй. 3. Сэтгэл санаа. Та өглөөний цай аваагүй үедээ өдрийн турш ууртай, ядруу, сэтгэл санаа дутваргүй үе байсан уу? Судалгаагаар өглөөний цайгаа тогтмол уудаг хүмүүс сэтгэл готролд өртөх магадлал 30%-аар бага байдаг байна. Яагаад гэвэл цусан дох глюкозын хэмжээ тогтвортой үед хүн сэтгэл санаагаа тогтвортой байлгаж чаддаг байна. Тэгэхээр эрүүл чирэг төвлөрсөн бүтээмжтэй ажиллахын хажуугаар эрч хүчтэй байгааг хүсвэл өглөөний цайгаа зааварлах хэрэгтэй байна шүү. Гэхдээ өглөөний цай авах гэдэг нь юу ч хамаагүй идэх гэсэн үг биш шүү дээ.